За манай төсөл хэмэл оюуныг ашиглаад нийтийн тээврийн сүлжээг иргэдэд ээлдэг хүртээмжтэй болгох гэсэн ийм сэдвтэй төсөл байгаа. Төсөл маань одоо зангаас санхүүжилтээр 2-3 жилийн хугацаатай ер нь хэрэгжиж байгаа төсөл одоо хэрэгжүүлэлтийн шатанд яваа. За энэхүү төслөөр бид нар Монголдо ялангуяа Улаанбаатар болон Эрдэнэ хотын нийтийн тээврийн сүлжээг загварчилж байгаа. За сүлжээгээр загварчилснараа автобусны чиглэлийн хөдөлгөөнүүдийг хэмэл оюунаар оновчлох, мөн зочдод зориулсан маршрутын одоо хялбар хайлтыг хэрэгжүүлэх гэсэн энэ аргачлалыг бол агуулж байгаа. За төслийн гол зорилго маань бас нийгэмд бол тулгамдаад байгаа асуудал бол нийтийн тээвэр буюу нийтийн тээврийн хүлээлтийн хугацаа маш урт байдаг. За энэ маань замын төвчрөлттэй холбоотойгоос бас үүдэлтэй, за хотын төлөлттэй бас холбоотой хот төлөлтийн зохион байгуулалт эдгээр хүн амын нэвтрүүлэлтэйгээ уялдах гэсэн эдгээр асуудлуудаас болж одоо төвчрлийн асуудлууд бол их байгаа. Тэгэхээр төвчрлээс гадна энэ нийтийн тээвэр маань өөрөө одоо дэлхийн жишгтэй адилхан хэмэл оюуныг хэрэгжүүлж оновчлох шаардлага байгаа. Тэгэхээр энэ дээр бол өгөгдөл суурилсан аргачлал яалчгүй хэрэгжүүлнэ. За нийтийн тээвэр маань өөрөө 90 гаруй чиглэлүүдтэй. За тэр чиглэл дотроо чиглэл бүр дээр одоо автобуснууд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр энэ динамик хөдөлгөөнийг хэмэл оюунаар өгөгдөл суурилсан шинжилгээ хийх бол чухал байгаа. За энэ асуудлыг судлахдаа бид нэр газар зүйн мэдээллийн системийг авч байгаа. Газар зүйн мэдээллийн систем дээр хотын онцлог цэгүүдийг авна. За тэнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэтлэн за мөн оршин суух одоо орон сууцны хороолол мөн бизнесийн байгууллагууд гэх мэтлэн объектуудыг авч тооцоололтой ашигласнаар нийтийн тээвэр маань иргэдийн хэрэгцээ шаардлагад хэр хүртээмжтэй загварчлагдсан бэ буюу автобусны буудлууд маань иргэдтэйгээ амьдран сууж байгаа мөн бизнес эрхэлж байгаа юм уу тухайн байгаа цэгээс одоо дэлхийн нийтийн стандартын дагуу 100-аас 500 м зайд байрлаж байна уугүй юу тэрийг тооцоолж бас судлахаар зорж байгаа. За сүүлийн үед энэ 20 минутын концептыг манай улсад бас хэрэгжүүлэх тухай бас яриа бол явагдаж байгаа, мөн судалгаанууд явагдаж байгаа. Тэгэхээр бид нар бас энэ тал дээр бас оролцоотой бай гэж хэлээд хэмэл оюуны энэ одоо манай туршил судалгаа ялангуяа энэ 20 минутын концепт манад яг ямар шатнд хэрэгжиж болохоор энэ тооцооллын үр дүн дээр одоо манайх яг хэдэн минутын хүлээлтийн хугацаа за одоо манад яг хэдэн минут зарцуулж автобусны буудлууд руугаа одоо хүрэх боломжтой байна. Хамгийн хялбар маршрутаар хүрсэн газараа очих боломжтой байна уу гэдгийг тооцоолох боломж энэ хэмэл оюун маань олгож байгаа. Тэгэхээр бид нар энийг туршилт судалгаанд энэ концептыг бас туршиж үзье гэдэг хөгжүүлэлт туршилтын ажлыг бас эхлүүлээ явж байгаа. За судалгааны үр дүнд хоёр хот буюу Улаанбаатар Эрдэнэ хот дээрээ нийтийн тээврийн сүлжээний онолоор загварчилсан. За бүх маршрут чиглэлийн мэдээлүүд сүлжээнд загварчлагдсанаар динамик хөдөлгөөнийг бид нэр удирдах, тооцох боломжтой болж байгаа. Тэгэхээр автобус хүлээлтийн цагийг тооцоолж болно. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, нийтийн тээврээр зорчих эрэлт хэрэгцээ, мөн цаг хугацаанаас хамаарсан, байршлуудаас хамаарсан одоо төвлөрлийн цэгүүдийг бас тооцоолох боломжтой. Энэхүү судалгаанд бид судалгааны арга зүгээрээ хэмэл оюуны наривчилсан чиглэл болох одоо гүн сургалтын аргаас граф adversarial network буюу графийн онол сүлжээнд суурилсан энэ аргачлалыг сонгож байгаа. За графийн сүлжээг нейрал network-той холбон загварчилдаг учраас манай энэ асуудал шийдэх өгөгдлийн холбоо хамаарлын загварчилтаа маш сайн тохирдог. За энэ дээр үндэслээд бид нэр төслийн үр дүнд бид нэр хийх ажлууд маань нийтийн тээврээр зорчих зорчигчдын эрэлтийг тодорхойлох, автобусны буудлын дээрээ ирэх хүлээлтийн хугацааг тодорхойлно. За мөн онцгой бүсүүдийг тодорхойлох буюу хамгийн ачаалал ихтэй бүсүүд, байршлууд тэгээд хамгийн одоо нөгөө хугацаанаас хамаарат ачааллын одоо хот пик буюу нөгөө төвлөрөл болсон цаг хугацаануудыг бас тодорхойлж гаргах за ийм зорилготой. За хэдийгээр замын төвчрэлтэй холбоотойгоор энэ судалгаанд мэдээж нөгөө хүчин зүйл бол маш том нөлөөлөл болно. Тэгэхээр магадгүй одоо тэмдэг зохисолтой үеэр нийтийн тээврийн сүлжээг бид загварчлаа гэд хүлээлтийн хугацаа
одоо өөрчлөлт маш яг бодит байдлаараа бол орхон одоо нэг энгийн үеийнхтэй харьцуулахад бол ер нь жоохон алдагдал ихтэй гарна гэсэн. За гэвч бид нэр энэхүү динамик загварчлалыг бий болгосноор ирээдүйн чиг хандлага маань нийтийн тээврийн одоо энэ төлөвлөлтийн газрууд маань одоо хэмэл оюунд ашигласан загварыг дэлхийн нийтийн хяналтад бол ашигладаг. Тэгэхээр энэ боломжийг бас олгох үүднээс бид нэр туршилт судалгааг нь хэрэгжүүлээд үнэхээр амжилттай үр дүн гарч ивэл бид нэр нийтийн тээвэртэй хийж байгаа ажлаа танилцуулж бас бодит хэрэглээ нэвтрүүлэх тал дээр бас хамтран ажиллах сонирхолтой байгаа.